бол маш онцгой өдрөө энэ өдөр бол одоо НЭПКО хэвлэлийн газар, тагтаа хэвлэлийн газар хамтраад за дэлхийн шилдэг зохиолчд Монгол гэж төсөл эхлүүлж байгаа. За энэ төслийн маань анхны зочин бүгд найрамдагтаад улсын алдартай зохиолч Юухан бид Монгол улсад урьж авчирсан байгаа. За тэгээд төслийн маань одоо утга учирыг танилцуулж энэ дэлхийн шилдэг зохиолчд Монгол гэдэг төслөө нээж өв хэлнө хэмээн НЭПКО хэвлэлийн газрын төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Ноёнбаатар эрдэнэ Батбаярыг тайзнавья. НЭПКО хэвлэлийн тагтаа хэвлэлийн газар хамтан суулгаж байгаа дэлхийн зохиолч Монгол гэсэн хөтөлбөрийн нээлт хөтөлбөрийн зочин хэвтийн нэг зохиолч Муухай манай хамт хийж байгаа айлчлалыг анхны уулзалтанд хүргэсэн. За баярлалаа. НЭПКО хэвлэлийн газар 2006 онд байгуулснаас хойш Монголын ном хэвлэлийн салбарт олон шинжлэх чиг хандлагыг тогтоосон жишээ улам баттгаж дэлхийн зохиолч Монгол гэдэг хөтөлбөрөөр тагтаа хэвлэлийн газартай хамтран эхлүүлж байна. Дэлхийн зохиолч Монгол хөтөлбөр эхэлж зарлаж байгаа өнөөдрийн уулзалт арга хэмжээнд Монголын соёл ном хэвлэлийн салбарт нэгэн шинэ утас болно. Энэ хөтөлбөрөөр одоо нэр хүндтэй зохиолчдын хоорондоо үржүүлээд соёл хоорондын яриа хоороо санал болон сэтгэлгээний онцлогоо солилцох талбар болгож чадна гэдэг итгэлтэй байна. Бидэнтэй хамтран энэ хөтөлбөрийг илүү сайхан болгох үүдэл бүхэнд нээлттэй байгаа. Монголчууд уухайтай танилцсан мэдээ хийж боллоо. Хамгийн анхныхын тагтаагийнхан амьдрах уу манайх юм уу? Агуух чадхных нь үү тий. Дараа танаа юу гаргасан тий. Тэгээд танаа тагтаа гаргав. Одоо 11 орч байгаа хамгийн алдартай хоёр номын танах гаргасан баха. Амьдрах уу тусаад гэж байна. Танаа гаргасан тий. Энэ номнод энэ хүн бол өөрөө орчин үеийн хэвтийн утга зохиолын ерөөсөө Моян энэ өөрхөн ойлголтоор дэлхийд танилцуулсан. Хэдэн жилээр хэвтгцээ, гэр нотолцсон. Канал энэ өөрөө авангард өөрийн төлөш постмодернизм ийм хэлбэрийн яваар яасан маш их одоо нэг санахад татсан юм. Зохиолч чадсан нэгэн канал чийсэн жаныма нэг канал есть канал дээр хашаага болсон байна. Яг энэ дөрөв байна. Дараа сосоолттой солонгосод бас канал явуулдаг. Уухавал өмгөтөлөөр дэлхийн өнцөг өдрөө сэтгэлийг татсан. Ийм зохиолч Монголын онцгой бол яг бидний дөрвөн утасгал бол биднэртэй орчин үеийн онцгой бид мэдхгүй. Ерөөсөө Моян уухав гэдэг энэ хоёр хүнээр төлөж мэднэ. Айны өөрөө бол зүгээр дэлхийд гараа явуулсан. Моян бол наадмын гэдэг. Сайхан одоо вен хот гэдэг номын бодлого гаргасан. Маань одоо энэ бүгд хятад Япон солонгос гэдэг маш их олдвол гэж гараад байсан. Өнөөний жишээ бол одоо Монгол хэлээр одоо тэндээ what you want to say гэдэг ийм сайхан өгүүлбэр хэлж байгаа бол яаж байгаа. Сэргэж манай онцлогчдыг одоо хүндхэн үйлчлүүлсэн ухаалцтай баярлалаа. Таны онцлогчдод нууцлах гэдэг юм бол
өөр нэрэн үеийн өөр үндэстэн өөр соёл өөр томх зохиолчдын бүтээлээс уншигч өөрийнхөө мэдрэмжийг олж авах боломжийг олгож байгаа гэж одоо юунууд шүүмжлэгчнэр том шүүмжлэгчнэр үнэлсэн байдгийг янз бүрийн соёлтой, янз бүрийн хэлтэй, янз бүрийн хүмүүс яагаад энэ амьдрах хөвч байдаг юм уу? Энэ зохиолуудыг өөрийнхөө хүлээж авах юм бэ? Гэдэг бол бас маш их дуусах чадвар байна. За одоо зохиолчийг авах гэдэг юм. За одоо бүгдээрээ зохиолчоо өрн. За юухаа бол зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор Монгол улсад хэвлэгдсэн гадаадын зохиолчдын нэг болж сүүлийн жилүүдэд тодорхой байгаа. Түүний зохиолч маань нийт 5 маань 6 өгүүлбэрийн төвөр эсээ нийтлэлийн 4 ном хэвлүүлж бүтээлүүд нь дэлхийн 20-д хэлээр орчуулагдсан. Түүний амьдрахаар банаар нэрт найруулагч Жан Мо уран сайхны кино бүтээсэн 1994 он Каннын кино наадмын шилдэг киногоор шалгарч байсан. За эх оронд нь энэ киног гарахыг хориглосон ч гэсэн найруулагч зохиолч хоёр бол энэ бүтээлээрээ хамтдаа дэлхийн нийтэд анх танигдсан ийм төвхтэй. За тэгээд зохиол бүтээлүүд нь олон улсад танигдахын хэрэг зохиолчийн нэрүүд төдий чиний өсөж Монгол орнд ч гэсэн одоо бид нар юу хай маш давтамжтай одоо сэтгэл зүрхнээ боддог ийм зохиолчдын нэг болоод байна. За юугаар зохиолч маань Джеймс Жойсийн нэрнж шагнал болон Италийн утга зохиолын Гринзан Тавар говьтай явж. За Францын утга зохиолын Courrier International бацх говьтай гэж байгаа шүү зэрэг уран зохиолын нэр хүнстэй шагналыг хүртсэн. За Франц Кафкагийн шагналыг хүртсэн. За оюутан зохиолч болох Джеймс Жойсийн нэрнж шагналыг хүртсэн. Цорын ганц Аз зохиолч. За ингээд ноён Юхан Тастауя. Залуу яруу найрагч зохиолч орчуулагч Дүүрэн Жаргал. За Дүүрэн Жаргал маань энэ үйл ажиллагаанд зориулж та бүхэнд орчуулга хийж өгөх гэж Бээжин хотоос одоо өчигдөр ирсэн байгаа. Холоос орчуулагч нэрж байгаа. Бидний соёлын амьдралд бас сайхан шинэ үзэгдэл болжээ. Монголчууд бол маш уншимтгай хүмүүс. 20-р зуунд уншимтгай байсан, одоо ч маш уншдаг. Гэхдээ нэг сул тал нь бид нар өмнөд хөршийнхөө утга зохиолыг ялангуяа шинэ үеийн утга зохиолыг маш бага мэддэг байсан. Эртний утга зохиолыг нь хойч үеийнхэн мэддэг. Дунд үед нь бид нар одоо янз бүрийн үгдэл сурталаас болоод ерөнхийдөө бол энэ харилцаа тасарсан байсан. Ингээд 90-ад оноос хойш дэлхийн ертөнцид нэгдснээс хойш одоо бид нар дахиад шинээр харж шинээр танилцж байна. Тэгээ бид өнөөдөр Монголын хамгийн олон уншигчтай гадаад зохиолчийн нэг хамгийн олон ном нь монгол хэл дээр уран зохиолын ном нь монгол хэл дээр гарсан зохиол Юхова манайд ирлээ. Зүгээр манай нийгэм улс төрийн чиглэлээр бичдэг одоо Фукуяма ч юм бүх ном нь бичигдэнгүүд орчуулдаг өөр одоо авторууд билээ. Уран зохиолын хувьд бол одоо анхны том зохиол одоо автор одоо бид нар дээр уулзж байна. Бид нар бол нэг онцлог нь өнөөдөр энэ хүн бол дэлхийд даяараа алдартай ийм зохиолч. Бид нар дэлхийн ертөнцид юу уншиж байна тэрийг одоо зэрэг уншдаг ийм уншигчтай улс болсон гэдэг нь харагдаж байна. Тэрүүгээр бол бас бахархаж байна. Ямар ч байсан одоо манай Нэвкод хуулийн газар бол уран зохиол цөөхөн хийдгийн нэг нь бол Юхова. Бусад одоо нийгэм улс төрийн номуудыг бид нар бас жилд нь орчуулад амжуул 6 сард нь угтааж орчуулад ингээд монголчуудад хүргэдэг. Бидний хүсэл бол монгол хэл дээр хөвлөж байгаа бүтээлүүд бол дэлхий дээр хөгжиж байгаа номтой зэрэгцээл цөмөрөөр үзэж байгаасай гэдэг бас бидний хөгжилд нэг том сайхан төлөвлөж болох юм аа гэж боддгоо. За ингээд сүүлийн одоо нэг 20-30 жилд бид нарт одоо энэ нэлээд одоо зэрэгцээ мөртлөө одоо харахгүй ойлгомжгүй байсан хятад хүмүүсийн сэтгэлгээ ертөнцийг одоо нээж өгсөн 3 автор нар санаанд ордог. Ойхоо зохиолч, Мөөя зохиолч,
нөгөөх нь найруулагч юм тийм үү. Эндээс бид нар янз бүрийн одоо нийгмийн янз бүрийн давхар, янз бүрийн өнцгийн, янз бүрийн өнгөөр үзэг хардаг тэр хүмүүсийг үзэж харж таньдаг болсон. Уран зохиол үндэсний одоо онцлогуд гэдэг бол нэг талаас нөгөөгөөс ялгарч байгаа өнгө байдаг боловч танигдах тусмаа одоо эцэст нь бид нар цөмөр үгүй юм байна гэдэг нэг юм руу хүргэж өгдөг. Үлгэрл бол одоо цэцэг бол дэлбээ болгон цэцэг болгон өөр дэлбээтэй, өөр өнгөтэй, өөр газар оролдог ч гэсэн эргээд цэцэг гэдэг нэг нийтлэг юм руу цөмөрөө нийлдэг шиг янз бүрийн өнгөөр, янз бүрийн аргаар одоо сэтгэлгээ ёс суртахуун нь тийм ээ амьдрал тэмүүлэн илэрдэг ч гэсэн эцсийн үедээ буцаад бид нар цөмөрөө адилхан хүн тийм ээ хайрладаг, дурддаг, хүндэлдэг, үзэн яддаг, гомддог тийм үү? Ийм юм аа гэдгийг бол хүрхтгээрээ уран зохиол бол үндэстнүүдийг хамгийн их ойртуулж нөхөрлүүлж байдаг юм аа. Ингээд манай хоёр үндэстний одоо эртний одоо хөрш, хоёулаа эртний түүхтэй, хоёулаа эртний соёлтой ийм хоёр улсын хүмүүсийн донд одоо ийм гүүр болж бие биендээ одоо хүрх бие биенээ ойлгох гүүр болгож гэсэн байгаагаа маш их баярлалаа. Мөн таны үдээдэг уншихын сацуу түрэн Бобл ард хэлчихсэн. Манай уншигчид номонд бас улам дуртай болж байгаа. Ном унших дуртай ард түмэн бол одоо хамгийн ухаалаг, хамгийн мэрэгэн тийм ард түмэн байдаг. Тэгэхээр бид нарын бас оюуны хөгжил та бас хөргөмөр оруулж байгаа гэж ийм оршил маягтай үг хэлье. За баярлалаа. Одоо ингээд суур цөмөрөө ямар надтай хийж байгаа уулзалт биш. Тийм одоо гол хөнгөрөөгөө оръё. Тэгээд холоос ирсэн зочноосоо аян замдаа сайн явж ирвүү. Тэгээд Монгол орнд ирсэн анхны сэтгэлдлийг сонссноор одоо уулзалт эхлэмээр байна.我在蒙古的第一印象是，因为是在北京发生的，就是我大概在2个月或者1个多月前，打开了一个 Word 文件，看一下我在那个乌兰巴托的日程安排，然后从此之后，我的手机里面全是给我推过来乌兰巴托的夜这样的歌声，这歌的。因为我们中国的不是现在不是计算的，就是一种算法派送，所以我在北京听了大概已经有50遍乌兰巴托的夜了。所以我也确实是那个在夜里第一次到乌兰巴托，昨天晚上11点多左右飞机降落。我在蒙古的有2个出版社，非常有意思。那个尼布科出版社是作家们创办的，鸽子出版社是翻译家们创办的。这个在世界上其他国家从来没有遇到过。最早出我说的是那个尼布科出版社出了我一本散文集，然后接下去是那个鸽子出版社出了《活着》和《许阳光卖血记》。当时鸽子出版社找不到我，是找到了都人，然后都人再来找我的。所以，但是我跟都人昨天晚上第一次见，对，所以那个非常感谢那个蒙古的那个读者，就是我没有想到我在蒙古会这么受欢迎啊！因为我知道我可能会受欢迎，但没想到会这么受欢迎。从机场到那个酒店的车上，我问了巴图，我说活着卖了多少车？卖了5万车，哇，那么多！我原来想象中大概可能有1万车，结果5万车，我觉得不得了这个数字。Энэ манай нэг дүүрэн жаргалаар дамжуулж яг юугаа годоо холбогдсон байхгүй. Гэхдээ 8 жилийн өмнө бид нар ингээд Орхон Памук Милан хүн дээр Кафка 3-аас өөрийг хэвлээгүй юм залуу одоо ядуу хүмүүс байгаамаа. Тэгээд таны номыг хэвлэх гэсэн юм аа. Тэгээд бид нар гэхдээ та манай хэвлсэн зохиолчдыг харж байна уу? Дандаа иймэрхүү юм дэлхийн уран зохиолын хамгийн шилдэг зохиолчдыг л хэвлэнэ. Тэгээд одоо таны намайг хэвлэх гэсэн юм аа гэдэг ингээд гойсон чинь юугаа зохиолч маань яг яасныг мэдэхгүй. За амьдрах уу гэдэг зохиолоо та нарт ингээд ямар нэгэн зохиолчийн эрхээ мөнгөгүй ингээд биелгэлчээ гэсэн багхгүй. Тэгээд бид нар ч нөгөө дөнгөж эхэлж исэн. Тэгээд
нөгөө бэлгэнд авсан ном маань 50,000 хувилэгдээд манай паблишингийн цорын ганц бестселлер. Тэгээд одоо энэ амьдрахуу бол манай багтаа паблишингийн ганц зөвтгөр. Тэгээ ард нь ингээд зөндөө олон өөрийн чингэлэг байдаг. Тэр чингэлгийн дотор нь одоо ингээд Тарковский, Феллини, Ингмар Бергман одоо тэгээд одоо юу гэдэг Итали Калвиногоор дэлхийн ингээд суутнууд тэр чингэлгэд нь байж одоо энэ Монгол уншигчдад анх удаа танилцуулдаг. Юу хаагаа тэднийг чирж Монголд оруулж ирж байгаа. Манай зөвтгөр. Тэгээд тань одоо би асуусан маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээ би асуумаар хагаадсан. Яагаад та тэр бэсгээр намайг бидэнд бэлгэлсэн бэ гэж. 我觉得对于一个作家来说，有读者比那个版权重要，对，因为我们刚刚开始中国那个文化大革命结束以后，改革开放的时候，我们出版了大量的那个外国的小说，都是没有版权的，因为我们中国是1992年才加入伯尔尼公约，1992年以后才有版权，所以我作为一个初学的写作的一个人，我是读了大量没有版权的那个优秀的伟大的文学作品，然后我对我的写作有了很大的帮助的，所以我觉得版权对于一个作家来说不是最重要的，读者是最重要的。 За хятад орн бол 14 хүрштэй харин Монгол орн бол Орос хятад гэсэн 2 хүрштэй. За тийм ч утгаараа одоо энэ хоёр орны үйл явдал аж байдал нь Монгол хүмүүсийн анхаарлын төвд цаг ямагт байж ирсэн байдаг. За тэгээ Монгол хятад хоёр түүхэн уулзалтаараа ч гэсэн маш олон талаар харилцаатай байсан. Аль альныхаа түүхэнд чухал үр гүйцэтгэсэн хоёр ард түмэн гэж би боддог. Тэгээ миний хувьд Монголоос хятад орны түүхэнд бусад хөршүүдээс нь илүү гоо оролцоотой бас нөлөөтэй байсан болов уу гэж таамаглаж байгаа. Тэгээ таны хувьд одоо анхны сэтгэлээр биш Улаанбаатар хөвчээрээс ер нь энд бид нартай уулзалт залхахаас өмнө Монгол орны тухай ямар хөө ойлголттой төсөөлөлтөө байсан бэ гэж бас асуумаар байна. 当然，关于那个蒙古有很多的故事在历史上，而且蒙古跟中国的关系错综复杂，是吧？所以从历史一直到现在，很多的那个它是一个很复杂的这样的一种感受，就是因为对于中国人来说，可能他不了解不知道欧洲的某一个国家的名字，但他肯定会知道蒙古，因为这两个国家的历史，曾经交织到一起的，后来又分开，然后在我们的那个内蒙地区又有大量的那个蒙古族的人在那居住，是吧？而且我有好多朋友都是蒙古族的，对，所以感觉到很亲切，但是我一直因为你先翻译这些，要不然你待会记不住。然后我在来之前就是也有一个杭州有一个活动，也是我的几个朋友在那举办的，是18号邀请我去，我说我去不了，我说我要去蒙古，他说能不能把时间改一改？我说没法改，我为了让他们相信我不是说谎，我就把我的日程表发给他们，他们看了以后，哦，你去的是蒙古国，他们以为我去的是内蒙，他们都很羡慕，哇，你要去乌兰巴托了。其实我那个20年前就想来乌兰巴托，但是一直没有机会。对，那时候都人还在上中学，所以这次终于有机会来那个乌兰巴托乌兰巴托我觉得是我们好多就是我的朋友之间最想来的一个地方之一。асуулт байвал бас ингээд аваад асуугаарай. Та бүхэн чинь хамтран хөтлөгчтэй та яагаад амарч уу? Харин одоо хөтлүүлэхгүй байх та.
Би өөрийнхөө зөвлөлийн номнуудаас хамгийн түрүүнд өөрсөн дээр хятад 10 үгээр энэ би өөрөө барь 3 сайхан ном бас нийтлэг ном бичдэг учраас энэ бичдэг төрөлд бас ойр санагдсан. Та энэ одоо 10 сэдвийн сонин юм уу? Сэдвүүдийг юу яг сонгож авсан юм бэ? Улс орны тухайн номууд гэхээр одоо статистик газар зөв хүн ам гэдэг энэс шал өөр байсан. Тэгээд эндээс бас би их таалагдсан учраас Монгол 11 үгээр яг тиймэрхүү одоо форматаар өөрөө тэгээд зохиолчийн эрх нэг яг юм шиг байсаа зүгээр бэлгэлждэг яах юм даа. Бас зохиолч ирэхгүй. Ийм амар хоёр бүдүүлэг шиг байгаа.我是读过他的那个一个小说，特别幽默，河对岸的春天，我是从头笑到尾。他那个视角特别有意思，就是你说这个，就是因为讲述这个故事的主人公就一个字，就我不知道蒙古语翻译成中文就一个字渣，叫渣，是不是叫渣？他是一个学生。他的思维方式跟别人不一样，他跟别人不是反着来的。可是问题是你发现，就是他的思维是对的，别人的思维是未必对啊。他说出来的都是我们这个世界的真相。所以他的那个10个词汇肯定比我的10个词汇写的还好。我当时要想选这10个词汇的话，是有那个，因为那是大概在2010年的时候，2010年的时候开始写的，所以我当时是根据当时的那个情况下选择这样10个。其中有一个词汇是鲁迅，鲁迅是代表着我想是从一个文化的角度来谈他的。当然，因为也是一个带有一种政治色彩的一个名字，因为在我小的时候，就在文化大革命的时候，鲁迅就是一个词汇。一个代表了政权的一个词汇。等我到了30多岁以后重读鲁迅的时候，才知道哦，这是个作家，他不是一个政治词汇。但是这本书在美国出版的时候，那个编辑曾经提出来一个建议，说要把鲁迅这个词汇换掉，说是美国读者不知道鲁迅是谁。我说我这本书又不是为了给你们美国读者写的，我是给我们中国读者写的。虽然在中国没有出版，在中国台湾出版了啊，中国大陆没有出版。台湾挺真。中国大陆出版社胆小不敢出。За 10-гээр гэсэн дээр бас асуумаар байна. 20-р зууны Монгол хятадын дүүгээр нь олон талаараа ижил төстэй юм шиг санагддаг. Тэгээ ялангуяа бид нар марксизмын үзэл онолоор коммунизм байгуулна гэдэг үдээрээ бас энэ хоёр улс хоёулаа ингээд зорж явж исэн. Ийм үе та жишээ нь соёлын өвсглийн үеийн альтан болдог чухам яг тэр цаг үеийн дотроос тэр цаг үеийн хориг заалтыг нь одоо ингэж яг саяхан хятад орны 10 үгээр номыг зоригтой бичсэн шиг ингэж сүрж бичиж байсан хүн. Харин одоо Монгол уран зохиолч гэсэн яг одоо тийм үзэгдэл бол ариун элбэг. Нийгэм хаалттай байхын хэрээр зохиолчд нь маш зоригтой тэрсүү бичдэг. Ийм одоо үзэгдэл ийм хүмүүс зөндөө байсан. Гэхдээ бас миний л ажиглалтаар 1990 он гараад ардчлал Монгол улсад мангснаас хойш бид нэр одоо яг тэр хориотой байсан үе шиг тэгж маш зоригтой, тэрсүү, нээлттэй, чөлөө заагүй бичиж чадсан юм уу гэж үзэхээр бас тиймгүй жишээ санагдаад байгаа. Тэгэхээр бас миний хувьд бас хэтэрхий их юм эрх чөлөө бидэрт тайвшир, наацгаарлыг өгдөг юм уу гэж санагдаад байгаа. Таны хувьд одоо тийм юмны дотроос сөрж бичдэг хүний хувьд бичих эрх чөлөө одоо бичих туурах хоёрын холбоо юу гэж ойлгох юм бэ гэж асуумаар байна.
Тэгээ бичих эрхчлөө тэгээ бичих туурах хоёр ямар холбоотой вэ таны хувьд? 写作，因为我觉得写作肯定是自由的，但是是否能够出版，那不一定完全是自由了啊。我刚开始在从事写作的时候是40年前，40年前，当时我写的很多有一些作品是在当时是不能发表的，但是我还是继续这样写下去，结果后来都发表了。对。可能我接下去写的某一部书，写完以后可能还是不能出版，但是我相信总有一天还是能够出版的。我读那个蒙古作家的作品，一个是他的那个河对岸的春天，还有是另外的那个蒙古的作家名字好长啊，就有时候记不住，知道吗？对，那个我也读了，就是因为我们共同经历过一个就是过去这样的一个历史，共同经历过这样的一个历史以后，所以我们互相之间读对方的作品的时候，尤其是像我们这个年龄的人，会感觉到很亲切。我觉得我之所以能够写到今天的一个重要的一个原因是，我在写作的时候是不考虑它能否发表、能否出版，我认为我就按照我想写的来写。我现在在一个大学里边工作，我也带那个学生，教写作，我其中有一个学生写一篇小说就是发表不了，又写一篇又发表不了，一看就是现在暂时不能发表的那种比较敏感的那种作品，我一直鼓励他，我说你刚刚开始写作，你不要做那个自我审查，就在写作的过程中总觉得，为了发表去进行自我审查，那你就没有前途了。你这些作品现在不能发表，将来有一天都能够发表。你在写作的时候千万不要做自我审查。我年轻的时候就从来不做自我审查，不要为了发表去做自我审查。尤其是像我们这样，当然现在那个蒙古的那个年轻的作家没这个问题了，但是对蒙古那个老一代作家，已经像我现在也是，我在中国也算是老一代作家了。那么，所以我们年轻的时候是习惯于就是在写作时候，这样写能不能发表，这样写能不能出版，然后呢就開始不敢寫了，這樣的話就可能會把一個作家的才華給毀掉了。Баясгалангийн асуултыг үнэн чанар миний ойлгосноор манай зохиолчид тийм хаалт хоройтой байх үед их чанбай, их юутай байж байгаа. Нэг өглөө чөлөөлсөн чинь гинт алмаарай. Миний хийж гисээр тэгж боддог. Нэг одоо тийм барь цагдсан юм аа. Дорчтойгоос нь тэгээд яг боломжийг бол нэг баггүй шиг санагдсан. Орчуулга явж байгаа орнд энэ нөгөө Цэнтаах чинь юухаа хүртэл уншсан ийм ундаг зохиолч харж байна уу. Тэгээд энэ хоёр ийм том зохиолчид ингээд зэрэгцээ сууж гаргаас хуваг боллаа. За тэгээ хамгийн гол нь нөгөө нэг эрхчлөө бид нар тийм тайвшрал алмаар л өвдөө биш байгаа. Одоо бид нар бас хэтэрхий эрхчлөөнд бялуураад ингээд жоохон тансаглаа суугаад байгаа юм шиг байгаа гэж асуусан юм аа. Тэгээд Юухан зохиолчийн ихэнх үеийн бүтээлүүдийг ингээд уншихаар нэлээд тийм туршилтын маягийн тийм абстракт, авангард тийм барууны нөлөө ихтэй. За тэгээ маш тийм зоригтой, заримдаа Кафка маягийн бичлэгийг санагдуулсан тийм нэлээд хар бараа, тэгээ эрс шийдвэргүй яг л залуу хүний эрчнээр ханхалсан ийм бүтээлүүд байдаг. Тэгтэл одоо амьдрах хуу тусаа удсан тэмдэглэл ювэн хоп гэдэг одоо ахан дүүсгээ зохиолууд нэг гинт ингээд тэр нөгөө бичлэгийн маягаасаа бүр ингээд алга уруулсан юм шиг тис өөр болоод тэгээ нэлийн тийм реалист, нэлийн бодит болж ирээд тэгээ тэр нь манай зохиолчийн одоо ингэж арга барилны хувир гинт тэгж алга уруулсан юм шиг тэр хувирж байгаа тэр байдал надад одоо бас гур бүтээлч хүний үед маш сонирхолтой байна. За тэгээд бас нэг сони юм гэхээр юухан зохиолчийг одоо энэ барууны утга зохиолын тавдан шагналууд онцолж үнэлэхдээ одоо ахан дүүс романыг ч юм уу амьдрах романыг нэлээд тийм бодиттой реалист романуудыг сонгож байгаад
нөгөө Kafka-гийнхаа шагналыг, James Joyce-ийн шагналыг буюу дандаа нөгөө нэг одоо модерн, постмодерн гэдэг уран зохиолынхаа гол төлөөлөгчдийн шагналыг өгсөн байт юм аа. Тэгэхээр энэ эсрэгцлүүдийн талаар одоо бидэнд бас сонирхолж яриач. Надад бол бас сонирн байна.就是从活着开始，因为在活着之前，我也是按照过去的先锋派就现代主义的方式写，但写不下去。后来我就尝试让那个主人公用第一人称，原来是第三人称旁观者的角度写的，后来就让他用第一人称自己来讲述的方式写，很顺利的写完了。但是要知道，那个里边的主人公福贵是一个农民。所以，当他在讲述自己的时候，你就要用最简单的语言去，因为你不能用那种复杂的语言，大学教授式的语言去讲。所以我一定要寻找最简单的语言，用最朴素的语言去写。所以从那一次以后，我就开始发现一个什么样的一个道理。我觉得对像我这样的作家，就是当我新的一部小说出现以后，我首先要忘掉自己过去已经很熟悉的一种叙述的一种方式了，我要去寻找最符合这部小说的叙述方式。就是这也就是因为我写的并不多，我到至今为止只有6部长篇小说，但是我这6部长篇小说是不一样的。这一点是我自我感觉很好。然后当时当然这里边，我曾经在中国我已经说过无数次这样的故事了。只要是这个视频传到中国时的话，我的那些读者们说又是那个老话。但确实是，就是为什么把第三人称改成第一人称就能够顺利写完的一个重要的一个原因是，你要是从一个旁观者的角度去看那个福贵这个人的话，他除了苦难什么都没有。但是你要让他自己讲述的话，他苦难的一生充满了幸福，就自我感觉是充满了幸福。所以我说过一句话，就说是人不是为了别人的看法活着，是为自己的感受活着的。活着这部小说，它不仅是在中国和蒙古受欢迎，它在世界上很多国家都很受欢迎。因为有些作品是在自己的那个本土受欢迎，但是换成其他语言以后，它未必受欢迎。但活着确实是，活着至今已经有42种语言了，已经。当然，我的其他的书也跟着也比较受欢迎，所以别人就外国人就给了我几个奖而已。Орчуулагч гэдэг хүн одоо хэр одоо уран бүтээлийн замлын үүрэгтэй вэ? Та орчуулагчийн хувьд бас орчуулагчдын үнэхээр азтай зохиолч бай тээ. Бас сайн орчуулагчтай олж авна гэдэг бол баг хувь заяаны учир шиг юм сайхан зүйл байдаг. Тэгээд монгол хэл дээр бол бас үнэхээр оюухан зохиолч азтай хүн азтай зохиолч юм а гэдэг нь одоо өнөөдөр энэ олон уншигчид цугласан алга ташлтаас харагдаж байгаа хаа. Тэгээд бас орчуулагч гэдэг зүйл одоо таны уран бүтээлийн замд тэр ач холбогдолтой чухал зүйл байдаг юм бэ? Та орчуулагчийн үйлдвэр юу гэж үнэлдэг вэ гэж асуумаар байна. 当然没有，假如要是没有那个译者的话，我也不可能来到乌兰巴托什么。所以我和我的全世界所有地方的译者关系都很好。由于那个语言的那种差异，在把中文翻译成其他语言的时候，可能有一些地方会减弱，但正是由于语言的差异，另外一些地方它又给你加强，比你原文还要强。所以好的译文和那个好的原文，他们如果是一场比赛的话，最后是打成1比1。таны амьдрахуу зохиол өнөөгийн одоо орчин үеийн ертөнцид бол хамгийн түрүүн хүнд хүрдэг ном гэхээс кино болж өөрсөн л да. Тэгэхээр таны амьдрахуу бол Каннд Чамны могийн хийсэн киногоор бол анх энэ бүх дэлхийд бол энэ киноны артикл амар мундаг зохиол байна гэж оруулсан гэж боддог юм л да. Таны ном кино хоёрын хооронд харьцуулж ярьж байгаа улсуудыг
олон сонссон зарим нь ном нөлөө гоё гэдэг, зарим нь кино нөлөө гоё гэж ярьдаг юм л та. Энэ хоёр бол бас тэгж байгаа нэг шугам дээр шиг болтлоо. Нарийн бол бас өөр. Яг өөр гэж хэлж байгаа нөхөр номон дээр бол тэр нэлээд ширүүн ном. Ер нь бол одоо утга талбарга хүнийг ингэж татаж явсан энэ ном. Гэтэл Жанева кино хэрэгтэй юм бол хэппи эндтэй одоо билээ юутай өөртөө талбар киноныхаа зохиол руу татаад аваа явчихсан. Нэг ийм нэлээд том ялгаатай ажил харагдах юм л та. Тэгээ над бол ажил сайхан мундаг л харагдав. Өөрөөр авсуулдар янз бүрийн юм хэрэгтэй. Таны хувьд бол таны бичсэн зохиолч дараа хэлсэн кино танд одоо ямар сэтгэл төрүүлсэн одоо миний кино миний зохиолыг бохоо гайчлаг гэсэн үү, сайхан болгочлоо гэсэн үү. Тэгээ юу гэж бодсон бэ? Тэр нь надад сонсон гэдэг. За谢谢。反正我那么多年来，我听到的都告诉我说是那个小说比那个电影好多了。对，但我说完了，但我估计张艺谋听到的都说电影比小说好。这个小说最早能够很快的进入到世界各种语言，我觉得是张艺谋的电影给了很大的帮助。但是现在已经没有什么帮助了，已经。现在在中国的年轻读者那里，他们只知道有这个小说，大部分人不知道还有这个电影了。已经。我第一次看这个电影是1993年年底11月份冬天。我印象很深刻，我看完以后，第一个感觉这电影拍的不像我的小说。我记得当时我和张艺谋导演还通过一个电话，我就告诉他，我说你这个电影不用叫活着的，该换一个名字。然后张艺谋在电话里面给我解释，就是还是应该叫活着啊，这为什么还是应该叫。后来由于这个小说，因为不断的在国外出版，尤其在欧洲、美国，然后我就开始出国了，就是出国的时候呢，邀请方经常会增加一个活动，就放一场这个电影，然后邀请让我代表张艺谋去和观众见面，因为他们请不到张艺谋去，那个时候我又我对出国充满了好奇，所以一请我就去，现在我也开始摆架子了，向当年的张艺谋学习。结果我在国外看了大概20遍这个电影，后来我实在不愿意看了，我就到电影院外面去，然后自己一个人在那个大街上站在那，结果呢总有一些外国人上来说一些我听不懂的话，但我知道他的意思是需要什么帮助吗？我心想算了，我还不如在电影院里面坐着吧。又看完了。当我看了那个20遍这个《活着》这个电影之后，我开始脑子里边出现一个念头：为什么这个小说不像这个电影？所以这个世界上不存在什么是对的，什么是错的，只是我们认为我们自己最熟悉的是对的，而相对陌生的也可能是错的。其实不一定，你只要把陌生的一个熟悉了，你认为它也是对的，从此以后。等你们参观国外以后再说啊。从此以后，当别人再来问我对那个电影是什么看法的时候，我就一句简单的话：伟大的电影。За одоо үзэгчдээс асуулт авъя. Тэгээ бааб баг шиг гол босрч гарч ирж асуух юм уу? Тэндээс асуух юм уу? Яах вэ? За миний хувьд бол 3 юм байдаг. Нэг нь болохоор энэ сэтгэлдэл ном уншсан сэтгэлдэл болоод нэг асуулт нэг санаа байгаа. Сэтгэлдэл бол миний хувьд амьдрах үе гэдгийг монгол хэлээр уншсан байгаа. Тэгээд энэ уншиж явж байгаа хүмүүсийн дүрэн тархин дандаа нэгсээ тэндэг тэтгэл хүмүүсийн дүр байдаг. Гэхдээ ам нэж үг яхад түг халхина яриатай ийм нэг дүр гардаг. Гэхдээ энэ бол миний хувьд нэг зөрчил биш. Бас би өөрөө бодож байгаа юм бол нэг одоо жохон бүтээхийн хамгийн чөмдөд хүрсэн байхаа гэж ийм нэг надад миний
миний ийм ертөнцийг нээж өгсөн байх гэж ийм сэтгэлдээ байна. Тэгээд асуулт болохоор энэ нөгөө одооны чанга нөгөө гаратс охор бичлэг бидний амьдралыг бүгжүүлэг эзэмдсэн байдаг. Тэгээд нөгөө заавал төвлөрж ажилладаг жохон бичиг нэрвэлэг зүйл бол бүр нэг нь ховортсон чадвар гэж үзэж байна. Тийм учраас ийм чадварын юухай мөдийн амьдарч жохолчны хувьд бол жохон бүтээгүй. Гэхдээ бид нар ч ийм өнгийн хүний юм бол зүгээр нөгөө үжиг цаас нийлүүлсэн ийм л өнгийн зүйл болоод байдаг. Тийм учраас миний энэ асуулт болохоор энгийн над шиг ийм хүмүүс бол өөрийнх нь илэрхийлэх ялангуяа жохон бичиг зүйлийн ач холбогдол юу вэ гэж ийм нэг асуулт байна. Тэгээд 3 дугаар санал нь болохоор Улаанбаатарт ирсэн болохоор Улаанбаатараас гараад Хөдөө нутгийн хангай хэрхэн бүгд тэнд байгаа хүмүүстэй уулзаж Улаанбаатар Монгол улстай сайхан танилцж харъя гэсэн санал юм байна.我稍微有给你你有什么你有那个，首先谢谢你的那个建议，走出乌兰巴托去戈壁去草原去看一看，是我会走出我大概这次是会走出去一次，但是这是我第一次来乌兰巴托，我还会有第2次、第3次，所以我这次的主要工作还是先了解一下乌兰巴托，对，以后再走出去。至于你说到那个阅读的那个变化，确实是一个问题，就是现在那个文学作品的读者确实是在减少，这是一个事实。因为法国读者在欧洲的国家里面是最喜欢读文学作品的，文成的法文版去年就应该出版，再一推再推，都觉得时机不好，所以呢，现在才刚出版。所以我法国出版社给我的那个理由是，因为现在那个很多法国人都去看奈飞追剧去了，所以就阅读小说的兴趣在下降。当时听到这个消息以后很悲哀，因为我觉得要是法国读者都不爱读小说了，那可能真的是喜欢读小说的国家不多了。但是我到了蒙古以后又很有信心的，总还是有那么多人愿意继续读小说的，而是用那个纸的书在读，不是用那个手机在读。手机有时候确实是一个很烦人的东西，但是它确实是给我们带来了方便各方面，但它确实是很烦人。对，有很多时间其实浪费在手机上的，我也一样。我是13号从那个韩国回到北京，然后15号就是昨天从北京到乌兰巴托，14号的晚上我不失时机的还去北京的国家大剧院看了一场歌剧，法国作曲家德里布的作品拉克美，非常非常好的一个歌剧。结果坐在我的前面的那个，就是好比督人这个位置上的一个女的，一个中年妇女，始终拿着那个手机在上面看各种产品，但是这个眼睛是晃得我不舒服，你知道吗？我不明白他为什么要来听歌剧。你居然整个在听歌剧期间，你都是在刷各种产品，准备下单买东西，你干嘛不在家里呢？干嘛要到一个听歌剧的这样的一个地方？你肯定会妨碍坐在你后面那个人，因为他有亮光。虽然不太礼貌，所以最后我还是提醒他一下，希望他把那个手机就关了，就是黑了。但他后来很配合，他还是黑了，对。За баярлалаа. Надад нэг асуултаа юм бас Монголд ирж бидэнтэй уулзж байгаа зохиолчдод баярлалаа. Тэгээд амьдрах үе амын зохиол уншигчдын нэг байгаамаа. Тэгээд амьдрах зохиолын гол баатрийн түүх бол бодит түүхүү тэгээд тань яг хизээ яагаад одоо энэ зохиол болох боломжтой гэсэн сэтгэл хизээ төрсөн бэ? Тэгээд энэ нэг хүний амьдрал тохиолдсон түүхийг та ингэж бодит түүхээр бичсэн үү? Эсвэл олон хүний амьдрал тохиолдсон тэр үйл явдлууд зовлон ингээ нэгтгэхэд нэг зохиол болгохоор шийдсэн үү?
Тэгээд дараагийн асуулт нь болохоор та өөрөө хувь хүнийхээ хувьд өөрийгөө болохоор хэр зовлон үзсэн хүн гэж тодорхойлох вэ? Гуравдугаар асуултыг асуучих. Тэгээд та ингээд зохиол бичгтээ одоо энэ ном одоо гэхдээ энэ номыг их олон хувиар борлуулах гэж боддгоо тий эсвэл зүгээр ингээд өөрөө хүмүүст бүргсэн үгээ ингээд бичгийг эрхэмлэхгүй ийм гурван асуулт байна. Баярлалаа.先回答最后一个问题吧。我在写的时候，当年我活着完成以后，我在那个浙江嘉兴坐上火车去上海给收获，就我们中国最好的文学杂志收获。我当时的最大的愿望就是能在收获杂志上发表。然后当收获那个杂志决定发表的时候，我就心里想，能不能给我发头条？然后后来出书了，第一次出书只印刷了2000本，大概2年到3年都没有卖完。我认为这个书已经死掉了，结果到了1998年，换了一个出版社以后，突然开始卖得越来越好了。现在在中国正版，我说的正版就是不是那个不包括那个电子书和那个有声读，就是也不包括盗版，正版就已经突破2000万册了，在中国。所以它是一步一步的，就是我刚开始写的时候是没想到的，但是现在反过来书名好，就是活着，反正一直在卖嘛。对，书名它不会死掉。对，你刚才说的特别好的一点就是它是一个很多人的一个经历，因为我们这一代中国作家在自己的作品中写下的往往是一个集体的记忆。像我小的时候，福贵这样的人很多，就是没有一个亲人的，就是只有他自己一个人这么活着。由政府每个月给他们一点生活费，然后他们以此为生。所以我小的时候见到的这种就是一个人活在世界上，没有任何一个亲人的这样的那个人，我见到不少。因为那个时候我们的中国经历了国内战争、抗日战争，后来又是那个饥荒，然后瘟疫的流行，就流行病，所以死亡率比较很高，所以像这种孤寡老人比较多。所以这就马上就进入到第二个问题，就是为什么要写这样一部小说？就是我一直想写一个中国人和他命运之间的关系，因为20世纪的中国人是真的是。一直到我们改革开放之后，才开始慢慢的，尤其90年代之后，才开始过上好日子。之前我们真的是饱受各种艰难和苦难。战争就我前面说到的，一直是战争，然后再加上那个疾病的流行，然后那个饥饿之外。还有一个又一个的政治运动，所以人的命运非常的坎坷。所以我一直想写一个中国人和他命运的关系，但是一直没有想好怎么写。直到有一天中午睡一个午觉醒来以后，脑子里面突然出现"活着"这个词，哇！我觉得我可以写这个小说了。我不知道那个"活着"在蒙古语里边是一个什么样的含义。但是它在中文里边，我认为它是一个非常有力量的词汇。它的力量不是一种去进攻别人，或者是一种喊叫，不是这样的力量。它的力量是忍受社会现实和命运给予我们的一切。所以我要写的是忍受。Сайн байна уу? Янз сайн мэддэг. Би өвөл имлэгт хөвчж байхдаа яг зохиолчийн 2 номыг уншиж дуусгасан. Тэр үед болохоор би өвчтэй хэцүү байсан ч гэсэндээ зүгээр яг тэр номыг уншиж дуусгасны дараа хүмүүс надаас илүү зовд юм ээ. Энэ өвчин зүгээр биш юм гэдгийг ойлгосон. Тэрний дараагаар хиттийн зохиолч нартай маш их танилцаж унш, зохиолуудыг уншиж
хүссэн. Гэхдээ бид нэр зөвлөлөө та бол хүн шүү дээ. Тийм юм чинь одоо залуу зохиолчдоос санал болгоод ямар зохиолчд байна? Дэлхийн залуу зохиолчдоос дэлхийн зохиолч болоосаа гэж боддог тийм зохиолч байна уу гэж асуумаар байна. 中国有很多那个年轻的作家，从那个我们是60年代出生的，然后还有70年代出生的，80年代出生的，像我的学生们都是90年代出生的。但是那个他们在国外是否被那么的容易接收情况我不是很了解，因为他们没有赶上一个好时代。对，我是1994年开始在国外出版我的小说的，虽然那个时候那个在欧美那些国家那些读者对中国很陌生，但他们还带有一点好奇心，所以那个然后呢，越来越关心中国，因为中国的发展非常快，越来越中国的经济这个高速发展之后，他们变得越来越关心中国的，所以呢，我们的出书就变得越来越顺利了。但是我觉得年轻的一代作家没有那么好的运气，我觉得好像是，其他国家开始对中国的兴趣减弱了以后，他们开始出来了，所以他们没有像我们那么的幸运的能够出版那么多的作品。你要看看巴图，到现在为止选的还是我们这一代的作家，他都不去选年轻那一代的作家，对，所以他们在中国已经受到关注了，但是在国外好像出版很少。你好，袁华老师，是这样，我有一个问题是关于在您《活着》这本书里面，您给我们透露的是一个在于绝望中的人又给予他一个希望的感觉。那您对于一些在一个困难时刻的一些人，或者是在绝望一些时刻的一些人，有什么好的建议，或者是好的一些就是给予一些鼓励的话吗？ За тэгээд таны амьдрах үйл зохиолохоор найдлагын тухай та сая ярьсан. Тэгээд хэцүү орчинд байгаа, хэцүү зүйлээр тохиолдож байгаа хүний хувьд та ямар зүйлийг хэлэх вэ гэж. 因为那个绝望，它其实是一种情绪，它不是一种那个人生的道路。 它只是一个情绪而已，这就是你如何度过这个情绪，这是很关键的。就好比人的思维进入了一个死胡同一样的，他怎么出来？我觉得最好的办法就睡一觉，醒来以后就一切都过去了，看着窗外的阳光，哇，觉得好像昨天感觉到好像暗无天日。 一觉醒来以后，又一切都不一样。我意识到有些人是选择喝酒，但是喝酒会让人绝望的情绪放大，而不是那个减弱。喝酒不是解决绝望的一个好办法，而且这个情绪很可能有时候很可能半小时就过掉了，有时候很可能是几个小时就过掉。所以我觉得就睡一觉，睡一觉，因为我也有过绝望的时候，那个睡一觉醒来以后就觉得一切都变了。如果睡不着的话，吃一点安眠药，但是不要吃太多的量啊。所以我一直在想，人类为什么需要睡眠？睡眠真的是能够解决好多问题。我们生活中的各种各样的问题解决不了的，睡眠能够帮助解决。睡眠之后，我们又面对一个新的世界，经常会有这样的感觉。这是我个人的体会和建议。 别的人，我相信解决绝望的这种情绪是会有各种各样的办法，但是要记住一点，绝望就是一种情绪，它会过掉的。余华老师，下午好，然后各位蒙古国的朋友，大家下午好。余华老师，您是从一个特殊岁月走过来的，在您那个时代，努力意味着就有回报，活着就有希望，家里就有一个劳动力，就能靠劳动改变命运。 但我们这一代青年呢，接受着天道酬勤，努力能够带来公平的这种教育，但是现实并非如此。活着曾经是您书中一个非常有力量的词，但是现在可能只是我们年轻人一种
躺又躺不平，卷又卷不赢，摆又摆不烂的这种状态。我们的生活不如意，可能并不是我不够努力，可能是那个时代的红利已经过去了，而下一个风口还没有来到。现在的青年朋友眼里越来越没有光，像生活在游戏里的 NPC 一样。因为我是一个教育的基层工作者，我的学生呢，他就处于这种状态，他们不想上进，不想努力，不想谈恋爱，甚至连生存的欲望都没有。我希望您能给我一个意见，因为我在这个教育道路当中也遇到了一些困惑。谢谢老师。今天的那个年轻人的压力是我年轻的时候无法想象的。说实话，任何时代都有竞争。我年轻的时候，80年代一直到90年代有竞争，而且竞争也是比较激烈的。今天这个时代也一样，竞争还是很激烈。但是在我年轻的时候，那个在竞争里边是没有末位淘汰和那个飞升即走，没有这样的，无非就是你竞争的赢家是变得更好，而竞争的那个输掉的那个人只是维持原状而已。那是我年轻时代的那个现实。今天那个年轻人的，今天这一代又一代的年轻人里面的竞争里面，充满了末位淘汰和那个飞升即走的这样的一种境遇。问题的关键是，即使是有这种残酷的末位淘汰和飞升即走这种残酷，它并不是一种公平，因为被淘汰的或者飞升即走被走掉的，很可能是一些很优秀的人，只不过是他们没有使用那种腐败的方式而已。所以关键是，即使是一个末位淘汰和那个飞升即走这样的一个竞争社会里面，如果连这个都不能保证公平的话，你说还能什么可以保证？就没有办法保证。一个工作能力可能并不强，但他知道如何去讨好领导，如何可以给领导好处，他就可能会留下来。而一些工作能力强的人，他未必懂得这些，他反而会离开。所以这就是我们今天所面对的一个残酷的一个现实。我那个曾经遇到过一个人，就是在我那个40多岁的时候，我遇到过一个人，这是一个人生的经验，我只能就是你作为老师，你可以这样去教育你的学生们，就是什么呢？他说他当年刚刚参加工作，因为他后来成了一个书店的经理，就新华书店的一个经理。他跟我说，他刚刚参加工作的时候，他父亲就告诉他，不要看到领导就躲开，你要迎上去，要主动跟他说话，这样领导就能够记住你。他这么做，所以他后来变成了经理。所以别的鼓励的话我也不会说，说出来也都是假话，你知道吗？所以只能告诉他们，就是这一点，就是见到老师也好，见到你的工作以后，见到你单位的领导也好，不要躲开，你就迎上去，然后呢跟他说话。你看他可能有点不耐烦，但是他会记住你了。这个人他会记住你，否则他在看那个裁员名单的时候，他裁掉的都是他不认识的人。他如果记住你的话，他也许手下留情，把你留下了。За юуны юм ингээд та Монгол улс төрөлцсөн ч одоо өсөж болонтойгоо одоо ингээд уулзалт хийж байгаа явдал талархсаа илэрхийлье. За миний хувьд бол одоо 3 асуулт байна. За нэгдүгээр асуулт бол за та ингээд энэ бүтээл төөрөх болон зохиол романа төөрөхдөө одоо хятад ардын аман зохиол болон одоо соёлын бит бус үүдээс одоо маш их тусгай оруулсан байдаг. За та яг тухайлбал одоо энэ нөгөө амьдрахуй романд бол маш их тусгай одоо орсон байдаг. Тэгэхээр миний асуух байгаа асуулт бол та ингээд бага наснаасаа хятад ардын аман зохиол дотроо ямар ангийн бүлгэр тууж идрээ амьдралдаа өвлөдөж явсан бэ? Тухайлбал одоо бүгд найрамдах хятад ард улсын баг буюу зөвшөөрчи Сичмбэ бол одоо цөм улсын үеийн ерөнхийлөгчийн дугаар бол одоо ингэж амьдралдаа ингэж бүгд явчихсан гэж дурдсан байдаг. За хоёрдугаар асуулт бол за энэ хятадын ардын аман зохиол болон соёлын бит усуд бол одоо энэ
монголчуудын тухай айгүй бүрд орсон байдаг. За ядангуяа амьдрал роман дээр гардаг одоо шүүдэр жүжиг буюу одоо пин шид дээр бол одоо монголчуудын бүрд. Тэгэхээр та хичнээн цагаан аймагаас хол Жожануудад төрж өссөн билээ ч гэсэн одоо нутгийнхаа ахмад хөгшчүүл болон одоо эмээ өвөө эцэг эхээсээ монголчуудын одоо ийм бүрд орсон альваа нэгэн ардын аман зөвхөн өвдөлтөж сонсч байв. Хэрэг одоо сонсч ирсэн бол ямар өлөртөж байна тийм ээ. За 3 дугаар асуулт гэх юм бол за энэ күнзийн үзэл сургаалаас үүдтэйгээр одоо хиттийн их сэтгэгч болон одоо яруу найрагч уран зохиолч хүмүүс бол одоо ингээд өөрсдийнхөө бүтээл төрөл зохиолд бол монголчуудыг бол бас зарим талтай шүү дээ. Жохон ийм домж өгмөдөр болсон гэдэг чинь хуур, бааз, ямаар их мэтчтэй гэж оруулсан байдаг. Тэгэхээр та бас одоо ингээд энэ дэлхийн зохиолчийн хувьд те энэ тал дээр яг ямар санал түнэлтэд ярьдаг гэдгийг өмнө шударгаар одоо хариулж өгөөч гэж хүсэж байна. Ханд ч гэсэн тэр үү.典古是我们我们就是尤其是在汉族的那么多的典故里边，是我们那个汉文化的，因为中国是一个多民族多文化的一个国家，哪怕是在汉文化里边，不同区域的文化也不一样。典故是我们那个文化的精华，就是各种各样的典故太多了。我小的时候，因为文化大革命的时候没有什么书可以看，就有一本叫《汉语成语词典》，成语词典真好看，里面全是故事，那而且还是一个文革之前出版的一本旧的词典，我把它看了一遍又一遍，我觉得每一个故事都特别享受。所以为什么只要是中国作家，他写小说，他很难回避掉成语，因为你找不到更合适、更恰当的那个表述方式，所以都会用成语。至于你说我那个住在南方，我想到的那个蒙古，说实话，我第一次因为那时候我还比较小，我还在念小学，我第一次知道蒙古的地名还不是乌兰巴托，是什么呢？温都尔汗，是当时我们毛主席的接班人林彪的飞机掉下去的那个地方，你知道吗？所以我知道林彪，因为那个时候觉得哇，林彪是一接班人嘛，所以结果他掉在温都尔汗嘛，所以我知道的第一个蒙古的地名是温都尔汗。然后因为那个时候我小的时候，我们家里边都是吃饭的墙上都要挂着毛主席的像和林彪的像，然后每天早晨吃饭前，我们首先全家人都要站在那里，就要说是毛主席万岁万万岁，然后祝林副统帅身体健康，永远健康。而且当时那个中国共产党的党章里边党章里边就把林彪写进是毛主席的接班人。然后突然听说林彪背叛毛主席往苏联逃跑的时候，在蒙古的温都尔汗摔死了，很震惊，你知道吗？对。等我知道乌兰巴托的时候，已经是改革开放了，就是文革已经结束了。因为那个时候我们的教育里边是什么都没有，我们的教育，苏联是修正主义，是吧？美国是帝国主义，我们既反对苏联，也反对美国，而且那个时候中国跟蒙古关系也不好，因为蒙古那个时候倾向苏联，所以一直到改革开放以后，各种信息过来以后，才可以真正的了解蒙古了。уран зохиолдох үнэн хийгээд амьдралын үнэн хоёрын дадал ялгаатай тал гэх юм. Уран зохиолдох үнэн амьдралын үнээс юугаар ялгаатай гэх юм. 这个关系的话，回答起来比较复杂，对，有一些比如说是
我来举两个生活中的例子吧。我当时听我的那个内蒙古的一个朋友跟我说这个故事，说是2辆卡车啊，在那个当时还没有高速公路，在国家公路上相撞，都开得太快了，可能是长途汽车疲劳驾驶以后相撞。然后这是一个真实的事件。但是如果你这样的说2辆卡车相撞以后，车毁人亡，这个可以进入文学，但是它很一般，它会消失掉。什么是文学呢？当这2辆卡车相撞以后发出的巨大的响声，把两边树上的鸟啊都全部震落在地，有些死了，有些昏迷了。因为有了这个后面这个景象以后，这个2辆卡车相撞的那种激烈和那种在文学中才会让人难忘。如果没有满地的麻雀的那个描写的话，仅仅是2辆卡车相撞的描写，读者很快就忘掉了。所以文学总是要多一点，就是但是它确实是真实生活中的，就是你可能会觉得写完卡车相撞就够了，其实不够的。你应该把那个麻雀挣下来的昏迷的麻雀和死亡的麻雀，这个你再描写下来。За маш баярлалаа. За тэгээд дэлхийн зохиолч, дэлхийн шилдэг зохиолч Монгол төслийн маань анхны зочин Тэсгийн алдар зохиолч Юуха та бүхэндээ Монгол уншигчтайгаа уулзлаа. Ахын баярлалаа. За тэгээд хаалтын үеийн зохиолч хийгээд энэ уулзаж байгаа гэдэг. За баярлалаа. Өчигдөрхөн бидэнд одоо голын дэртэйхний дарагдж ирсэн дэлхийн зохиолчид өнөөдөр ингээд нэг тайзан дээр бидэнтэй ирээд ингээ уулзж байна. Энэ дэлхийн одоо алдартнууд ирэх замыг бидэнтэй хамт одоо нээлтсэн UEFA зохиолчдоо их баярлалаа. Энэ зам тайз цаашдаа бид нар дэлхийн олон алдартай хүмүүстэй уулзуулах тайз болох болтугай.